Нүүрсний гэхэргээр ял эдэлж байгаа Люмидийн гансаг шудраг усын хонглын эзэн гэгдэх захиагийн элбэг дорж хандан шоронгоос захиавчжээ. Тэрбээр таны захиалгаар таны томилдог авилгатай тэмцэх газар шүүх прокурор шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хэлсээр зохион байж үүрүүлсэн ялыг чинь миний бие өнгөрсөн 11-р сард эдэлж дууслаа. Өр төлбөргүй хэрэг зөрчил гаргаагүй тул магадлангаар суллах хүсэлтэд удаадараа явуулсан боловч прокуророос буцаа явуулж байна. Статистик дурдваас Төв аймгийн шүүхээс өнгөрсөн онд 185 хүнийг, миний хоригдож буй хорихангаас 41 хүнийг энэ хуулиар суллалсан. Мөн улсын хурлын гишүүн асан Батбаярын хүсэлтийг ердөө 1 хоногийн дотор шийдэн суллаж байсан хэдий ч ганцхан миний хүсэлтийг буцааж манай ангиас хүсэлт гаргасан бусад 6 хүний хүсэлтийг зөвшөөрөн суллалсан гэжээ. Тэгэхээр асуудал ойлгомжтой болж байна. Ганс их бол Норын Алтан хуйгийн найз. Норын Алтан хуйг бол шудраг усын хонголтой өхөн хөлтэй тэмцгээр шийдэн элбэг доржийн эсрэг босон тэмцэж зүрхэлсэн үе юм. Ноёнтой оролцвол хонхгүй гэж энэ. Ганс ихтэй хамт таслагдсан Батсингэл овогтой мөнгөн туяа. Ганцхийн ихнэр уран чимгийн төрсөн дүү. Урангагийн охин мөнгөн туяа. Надад тийм овог байхгүй. Та нар ялах гэж байгаа ядаж итгийм нь овог нэр биччих. Хэмээн хамаатуулахын тулд л хамаатуулан ялдаж байсан билээ. За тэгэхээр шүүхээс өгсөн ялын хугацааг чинь бүрэн дуусгаж байж гаргавал их юм шүү дээ ганс их минь. Гаргахгүй байж ч бас чадхал нөхөр.